7 хоногийн дараа монголчууд бидний өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлдэг цагаан сарын баяр болох үлээ. Цагаан сарын баяртай бэлгэж ард иргэд манд болсон болоогүй чанартай чанаргүй бараа бүтээгдэхүүн авч эд материалаар хохирох нь их байдаг. Улмаар эрүүл мэндээр хохирох явдалч их тохиолддог байдаг учраас мэргэжлийн хяналтын ерөнхий газраас ард иргэдэд сэрэмжлүүлэх зорилгоор мэргэжлийн хяналтын ерөнхий газрын хүнс хөдөө аж ахуй үйлдвэр үйлчилгээний хяналтын газар, хөлийн мэргэжлийн хяналтын газар, нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас сэрэмжлүүлэг мэдээг ард иргэдтэй өнөөдөр хүргэсэн юм а. Гарч болох эрсдэл тэрнээс хэрхэн урьдчилан сэргийлж байна уу гэдгээс шалтгаалж байгаа юм. Тэгэхээр энэ үед ажиллагаа бол зөвхөн хүнс үйлдвэрлэгчид юм уу? Эсвэл одоо зөвхөн энэ чиглэлийн бодлого чиглэл тодорхойлдог, хяналт шалгалт хийдэг төрийн болон төрийн захиргааны одоо байгууллага тэдгээрийн одоо үйл ажиллагаанаас шалтгаалгаас илүү нийт одоо масс хэрэглэгчдийн үйл ажиллагаа энэ талын ойлголтоос бол ихээхэн хамаардаг ийм одоо асуудал учраас энэ чиглэлээр энэ уламжлалт баярын үед хүнсний эрэлт хэрэгцээ хэрэглээ гадна дотноос импортлох за тэгээд өнөөгийн нөхцөл байдалд энэ одоо бүтээгдэхүүн төвхийн эдийн нийт өн ханш өндөрсөж байгаа ийм нөхцөл байдалд бол бас гарч болох магадлал бол хүнсний аюулгүй байдалтай холбоотой эрсдлүүд бол өндөрсөх магадaltaй. Мэргэжлийн хяналтын газарт иргэний ирүүлсэн гомдлын дагуу дүүхээ худалдааны төв шалгалт хийж мэдрэхүйн үнэлгээгээр чанарын шаардлага хангахгүй гэж үзсэн 200 кг махыг битүүмжлэн дээж авч лабораторийн шинжилгээнд хамруулсан байна. Баянгол дүүргийн 4-р хороонд нийтийн эзэмшлийн орон сууцны 7-р байрны 1-р давхурт ариун цэвэр эрүүл ахуйн шаардлага хангаагүй үйл ажиллагаа явуулах дүгнэлтгүй байранд мал эмнэлэг ариун цэврийн гэрчлэгээгүй түүхийн идээр бууз банш үйлдвэрлэж орон сууцны дагтан дээр хөлдөөж худалдан борлуулсан ард дэлгэр булах хязгаарлагдсан хувьцаат компани үйл ажиллагааг зогсоогоод байгаа юм байна. За мөн 2-дугаар тул энэ арх сахтууруулах хундааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа болон худалдаа үйлчилгээ явуулж байгаа газруудад мөн хяналт шалгалтыг бол шөнийн шалгалтыг хууль хяналтын болон цагдаагийн байгууллагатай хамтарсан хяналт шалгалтыг бол давтамжтайгаар 2 удаа хяналт шалгалт хийсэн. За энэ хяналт шалгалтаар тусгай зөвшөөрөл нь хүчингүй олсон үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгжүүдийг бол дахиж одоо энэ тусгай зөвшөөрөл нөхгүй байх талаар нийслэлийн загварчийн ажлын албанд бол албан тоо төрүүлсэн байгаа. Мөн арх сахтууруулах хундааны үйлдвэрлэлийн бол 30% нь бол хяналт шалгалт улсын мэргэжлийн хяналтын ерөнхий газартай хамтарсан хяналт шалгалтыг бол хийгдээд явж байна. Мөн хэвийн баавны үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа газруудын одоо 80% нь бол хурц одоо энэ хяналт шалгалтыг бол хийгдсэн. За энэ хяналт шалгалтаар бол илэрсэн гол зөрчил бол одоо гандангийн хэвийн баав гэж одоо нийслэл хүрээ одоо энэ хэвийн баав үйлдвэрлэл хэвийн баавны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа гандангийн хэвийн баавны үйл ажиллагааг бол тодорхой хугацаатаагаар бол энэ хэвийн баавны үйл ажиллагааны чиглэлийг үйл ажиллагааг бол төр зогсоосон. Сар шинийн баярыг угтаж арх эсбэр цогтууруулах хундааны үйлдвэрлэл бүтээгдэхүүний чанар аюулгүй байдал хэвийн баавны үйлдвэрлэл худалдаалалтыг шалгах ард иргэдийг гарч болох эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор улсын хэмжээ цогтууруулах хундааны үйлдвэрүүдэд нийслэл хотын хэмжээнд хэвийн баавны үйлдвэр худалдаанд хяналт шалгалтыг 2-р сараас хийж эхэлсэн байна. Улсын хэмжээнд архины 92, спиртийн 15, дарсны 15, шар аригны 23 үйлдвэр байгаагаас тусгай зөвшөөрлийн хугацаанд дууссан архины 17, спиртийн 5, дарсны 6 шар аригны 9 үйлдвэр байгаа юм байна. Шалгалтын зөвшөөрлийн хугацаа дуусч үйл ажиллагаа явуулж буй согтууруулах хундааны үйлдвэрүүдийн үйл ажиллагаа зогсоох, стандарт чанарын шаардлага хангаагүй согтууруулах хундааг битүүмжлэх, шинжилгээний дүнд үндэслэн устгах арга хэмжээг хүртэл авч ажиллаж байгаа юм байна. Өнөөдрийн байдлаар Хөвсгөл аймаг стандарт чанарын шаардлага хангаагүй 4864 ширхэг архийг битүүмжлэн дахин магадлах шинжилгээнд хамруулсан байна. Баяр болох гэж байгаатай холбогдуулан худалдааны газраас хүнсний бараа бүтээгдэхүүн худалдаж авахдаа юун дээр анхаарах вэ гэдэг дээр бас хэдэн зөвлөгөө өгье. За худалдаа үйлчилгээний газраас бараа бүтээгдэхүүнийг хэрэглэгчд маань авахдаа юуны төрөнд одоо шошгон дээр хэн хизээ хаана үйлдвэрлэсэн бэ? Энэ бүтээгдэхүүний хадгалалтын хугацаа нь байна уу? Энэ нь дууссан байна уу үгүй юу те? Хэрэглэх хадгалах нөхцөл нь заагдсан байна уу? За энэ бараа бүтээгдэхүүний илт чанар байдлаа алдсан байна уу үгүй юу гэдгийг бид нар өөрсдөө сайн нягтлж үзэж авах ёстой. За мөн дараа нь түргэн гэмтэж мууддаг хүнсний бүтээгдэхүүнийг ил задгай буюу чингэлгээр за эсвэл гар дээрээс
За эсвэл одоо зориулалтын хөргөх төхөөрөмжгүй газар худалдаалж ивэл үүнээс одоо татгалзаж худалдаж авахгүй байх хэрэгтэй. За мөн лаазалсан бүтээгдэхүүний савн зэвэрсэн, хонхойсон тийм ээ зохигдсон, хий дүүрч таг нь одоо дээшээ ингэж төвийсэн. За мөн дарахад ингээд хонхолцоод тийм ээ хоёр талаас нь ингээд дарахад хонхолцоод бамбааж үүссэн. За мөн задлж үзэхэд дээр нь хийн бөмбөлөг үүссэн байвал энийг бас бити худалдаж аваарай гэж зөвлөё. Иймд сар шинэ баяр болох гэж байгаатай холбогдуулан эрсдэл үүсч болзошгүй тул иргэд худалдан авахтаа бүхэндээ дараах зүйлсийг сэрэмжлүүлэг олгож байна. Бараа бүтээгдэхүүн сонгон авахдаа шошгод хийн хизээ хаана үйлдвэрлэсэн болох хадгалалтын хугацаа, хэрэглэх, хадгалах нөхцөл заагдсан эсэх. Тухайн барааны чанар илт муудсан эсхийг сайтар нэгтлэн үзэж, хүнсний бүтээгдэхүүний химийн өнгө үнэр төлөө байдал өөрчлөгдөж, муудсан шинж тэмдэг илэрсэн бол тухайн хүнсний бүтээгдэхүүний чанар алдагдаж, өвчин эмгэг үүсгэж, бичил биетэн өсөж үрдсэн байж болзгүй гэж үзэн худалдаж авахгүй байхыг, хаана үйлдвэрлэсэн нь тодорхойгүй, нэр хаяггүй, шошгоны шаардах хангахгүй бүтээгдэхүүнийг авч хэрэглэхгүй байхыг нийт ард иргэдэд сэрэмжлүүлэг болгож байна.